Тэгэхээр манай албаны үндсэн чиг үүрэг юу гэхээр Монгол улсын хэмжээнд эсэд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах, хянах, зохион байгуулах үндсэн чиг үүргийн хүрээнд ажилладаг. Тэгэхээр бол яг донорын тухай хувьд мөн одоо эрхтэн эдийн шилжүүлэн суулгах эмчилгээ маань амьд болон амьгүй донороос хийгддэг. За амьд донор гэж юу юм бэ гэхээр донорын тухай хувьд маш тодорхой заагаад өгсөн байгаа тийм ээ. Өөрийн эсэд эрхтнийхээ хэсгийг сайн дураар өгчийг хэлнэ. Буюу мөн тухайн эмчилүүлэгчийн гэр бүлийн гишүүн байна гэж заасан байдаг. За амьгүй донор гэж юу юм бэ гэхээр тархины үхэлд хүрсэн. За тархины үхэл нь батлагдсны дараа гэр бүлээс нь зөвшөөрөл авсны дараа энэ үйл ажиллагаа явагддаг. Тэгэхээр ийм хоёр донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ маань зохион байгуулагдав. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд за бэлэг, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэж чинь, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ гэж чинь тийм ээ, арьс шилжүүлэн суулгах эмчилгээ гэж чинь, шүрмэс яс шилжүүлэн суулгах эмчилгээнд хийгддэг. За одоо яг би бүх багуудаа тайлбарлах юм бол одоо улсын 1-р төвөндөх дээр маань бөөр шилжүүлэн суулгах баг, элэг шилжүүлэн суулгах баг, ясны чөмөг үүдлээс шилжүүлэн суулгах баг, за шүрмэс шилжүүлэн суулгах баг байдаг бол хавдар судлалын үндэсний төв дээр маань элэг шилжүүлэн суулгах баг маань ажиллаж байдаг. За мөн гэмтэл цаг судлалын үндэсний төв дээр маань шүрмэс, яс, за арьс шилжүүлэн суулгах эмчилгээ маань ингээд хийгддэг. Ийм үйл ажиллагаа том цогц үйл ажиллагаа маань байгаамаа. Одоо энэ хүлээгч хсалт гэж байдаг тийм ээ. Энэ хүлээгч хсалтан дээр манай албан дээр бүх хүлээгч хсалт нэгтгэж явах хэрэгтэй байдаг. Манай албаны бас үндсэн чих үүргийн нэг. Тэгэхээр 1-р эмнэлэг дээр одоо бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийн хүлээгч хсалт бол 600 700 гаруй бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай өнөө маргаашаа хүлээгээд маш хэцүү байдалтай байдаг. Энэ хүмүүс маань дийлэнх нь гемодиализ, хэвлийн диализ 7 хоногт 2-3 удаа ордог. Тэгээд сар болгоно нөгөө эмээ хэрэглэх хэрэгтэй байдаг. Санхүүгийн хувьд маш ингээд дарамттай юм байдаг. Тэгээд энэ хүмүүс маань ингээд амьгүй донор гарсан тохиолдолд энэ хүлээгч хсаалтын нөгөө бас тодорхой шалгуурууд байдаг. Нөгөө эмчлүүлэгчийг сонгох шалгуур. Тэгээ эмчлүүлэгчээс сонголоо, эднийслийн тохироо, цусны бүлгийн тохироог үзээд за хамгийн сайн бөөр нь одоо ямар хүн тохирох юм те. Тэр хүнийгээ хүлээгч хсаалтаа сонгоод бөөр шилжүүлэн суулгах багтайгаа бид нэр хурал манай албаны зүгээс хамтраад хурал хийгээд. За энэ хүний хүлээсэн хугацаа хэрэг биеийн байдал нь ямар байгаа. Одоо энэ аль нь илүү шилжүүлэн суулгах, эднийслийн тохироо нь ямар байгаа гэдгийг хурлаараа 20 30 гаруй хүний тэр хурлаараа шийдэж за энэ хүн сонгох, энэ хүнийг сонгох нь илүү үр дүнтэй юм. Ингэж сонгоё. Маш тийм шилэн ил тод байдаг юм л үйл ажиллагаа. Монгол улс маань хүний 8, хүний эрхтний 8-аас ангид байна. Эрхтэн шилжүүлэн суулгах аялал жуулчлалаас ангид байна гэд 2018 онд Стамбулын тунгалалд нэгдгэн орсон байдаг. Энэ Стамбулын тунгалал нь бүх улс орнууд за манай улс хүний 8-аас ангид байна, хүний эрхтний 8-аас ангид байна, эрхтний 8-аас ангид байна гэж нэгдэж ордог. Монгол улс маань манай албан 2018 онд байлгахдаа энд тунгалалд нэгдэж орсон байдаг. Тэгээ энэ бүх зарчмыг баримталж ажилладаг байна.